Сайн байцгаана уу? За гэр гэр харилцааны тухай подкастын маань 4 дугаар та нарт хүрч байна. За өмнөх дугаарыг маань сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Зөндөө олон гоё урмын комент авсан. Сэтгэлийн маань үнэхээр дүүргээд өнөөдөр бол аягүй гоё баяртайгаар энэ дугаараа бичиж байна. Тэгээс шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол подкастт маань тавтаа морил зочилт аваад чинь үнэхээр бол баяртай байна. Тэгээд намайг бол Око гэдэг харилцааны коуч хүн амдаж мэргэжилтэд бүсгүй байгаа шүү. За өнөөдрийн дугаар болохоор нөхөр битээр хамтдаа хийж байгаа дугаар. Ягаад тэгэхээр ер нь эхнэр нөхөр хоёрын байр суурийг хамтд нь ер нь зөвхөн илэрхийлж явах юм бол арай илүү тэнцвэртэй байх юм болов уу гэд хийж байгаа. Тэг ямар ч байсан 7 хоногт нэг удаа соло дугаар, өнжөөд нэг нөхөртөөгөө хамтдаа дугаар хийж байгаа. Тэгэхээр сард 2 удаа соло, 2 удаа нөхөртөөгөө хамт дугаар хийж байгаа шүү. Тэгээд энэ дугаар маань та нарт таалагдах байхаа гэж бодож байна. Хөөе, нэрээ хэллээ би. Эрчүүд яагаад ажлаа нэгдүгээр тавьдаг вэ гэдэг маань өнөөдрийн маань гол ярилцах сэдв байгаа. Бид нэр бүгдээрээ мэдэнтэй эрчүүд бол нөгөө гэр бүлэд хижээх үүрэгтэй гэдэг хариуцлага хүлээгээд явдаг. Гэхдээ яг тэрийг бол бид нар мэднэ. Гэхдээ яг ард нь яг юу байд юм бол те тэд нар маань сэтгэлийнхаа гүнд юу хийж явд юм болоо гэд тэгээд тэднийхээ дуу хоолой хүрхтнүүд үүднээс ямар ч байсан би нөхөртөөгөө ярилцаад ганц нэг асуултууд асуугаад тэгээд эмгтээчүүд илүү их сонсдог учраас та хэд маань нөхрүүдээ ч юм уу, найз залуугаа ч юм уу хамтрагчаа илүү ойлгоход ч тус нэмэр болж магадгүй гэж бодоод энэ дугаараа хийж байна. Сайн байраа. Сайн байраа. Сайн. Ингээд нэг микрофон тавьчаад дундаа сайн байна уу гэдэг хэрэг юу гэдэг юм лээ те. Харин тэгэхээр одоо бол хайлаад асах байхаа. Сэрхэлстэй та. Харин. За харин болохоор шууд ингэж бодож байна. Саяныхаа өнөөдрийн ярих сэдвтэйгээ холбогдуулаад шууд эрчүүд яагаад юу н ажлаа нэгдүгээр тавьд юм бэ гэдэг талаар шууд эхлээд мэдмээр байна. Тэгээ үргэлжлүүлээд гарч ирж байгаа зүйлүүд дээр нэмээд асуух юм байл тодруулаад явъя гэж бодож байна. Энэ надад яагаад чухал санагдсан бэ гэхээр ер нь нөгөө нэг залуу гэр бүлч гэхгүй бид нар чинь бас нөгөө нэг ажил хийгээ явж байгаа. Энээс шалтгаалаад хосуудын хооронд жижиг гэхгүй заримдаа ингээд маргаан үүсдэг юм шиг санагддаг аа тий. Нэг үг хэлэхэд битүүрийн дунд ч гэсэндээ тийм маргаан бол гарч исэн тий. Тийм болохоор ер нь нэг удаа ковер хийгээд ярьчул яад юм болоо гэж бодоод энэ сэдвийг сонгосон байхгүй юу? За тэгэхээр дахиад асууя. Эрчүүд яагаад ажлаа нэгдүгээр тавьдаг вэ? Таны үзэл бодвол эрчүүдээ эрчүүдээ төлөөлөд ярьж байгаа шүү дээ. Эрчүүдийн хувьд за яг одоо би өөрөө эрчтэй хүн чинь эрчүүдээ төлөөлөд яриа. Эрчүүдийн хувьд бол яг үнэндээ бол ажлаа нэгдүгээр тавья гэж боддог юм аа. Тэ. Яг ажлаа нэгдүгээр тавьж байгаа гэдэг яг үнэндээ мэддэг байхгүй. Санаа нь болохоор ингээд анханасаа бодож явахдаа би одоо чинь ингээл анх дөнгөж гэр бүл болчихсон үеийг бодъё л доо. Гэр бүл болоод тухайн үед ажил хийдэг байсан тийм. Тэгээд тэр үедээ би яадаг гэсэн гэр өөрийн мэдлгүүл ажиллаа хийгээд идэгсэн. Юу ч болж исэн эргэн тойронд ямар ч юм болж исэн би ажиллаа хийх ёстой юм чинь би ажиллаа хийх ёстой гэж ажиллаа хийгээд идэгсэн. Тэр нь өөрөөр хэлбэл яадаг вэ гэхээр миний ойлгож байгаагаар тэр нь ингээд үнэлэнгийн хүнээс харахад энэ хүнд ажил нь амар чухал юм байна тийм. Тийм болохоор энэ хүн юу ч болж исэн юм уу ажиллаа л аюулсан хийдэг юм байна гэж харагдаж байгаа юм болов. Гэтэл зүгээр яг би дараа нь бодсон л тоо. Тэгээд яагаад нэрийг би ажлаа нэгдүгээр тавьдаг юм бол гэд би ингээ өөрөөсөө асуухаар би хариулт мэдэхгүйсэн байхгүй. Тэгээд санаануудыг нь бодоод ингээ энэ тэндээс сонсоод хүмүүсийн ярьж байгаа өөр бусад эрэгтэйчүүдийн хоорондоо ярьж байгаа зүйлс хоорондоо ярьж байгаа зүйлс эмэгтэйч хүмүүсийн бас ярьж байгаа зүйлсээ сонсохоор эрэгтэй хүн нэгдүгээрт миний ойлгож байгаагаар бол угаасаа байглаасаа хангах үүрэгтэй. Хангах, хамгаалах, өдөртөн залах ийм үүрэг цуснд нь тий байгаа. Эрэгтэй хүний одоо эр хүний хувьд амьтных нь хувьд ч тий. Тэгэнгუთ өөрийн мэдлгүүд тэр нэгдүгээрт хангах хэрэгтэй гэдэг тэр үйлдэлээ амар сайн хийх гээд тэрэн дөхөө хатан зүтгэдэг юм шиг юу ч болчихсон хамаагүй тий. Түүнээс эрэгтэй хүнд мэдээж нэгдүгээр комфорт ч юм уу эсвэл одоо ийм тав тухтай амар амгалан байдал ч юм уу тийм чухал биш байгаа байхгүй. Хэцүү байсан ч хамаагүй гараад тэр махыг гэртээ авчираад тий тэр дээр үстэй гэртээ авчираад дээр үед тэг гэртээ авчирч сэтгэл санаа намардаг ч юм уу тий. Орчин үед яаж нэг хэрэг хэцүү байсан ч хамаагүй давхиж гараад ажиллаа хийгээд тэр мөнгийг гэртээ авчираад тий. Тэгээд амар амгалан байж чадчих шít. Тэгэхгүй болохоор тэр юмыг авчрахгүй болохоор тэр юмыг авахгүй болохоор тэр юмд хүрэхгүй болохоор сэтгэл санаа нугаас амрахгүй байхгүй. Тэгэхээр одоо яг нэг хангах үргээ ч юм уу гүйцэтгэж чадахгүй байхаар эрчүүд тухтаад байдаггүй гэсэн үг юм ээ тий. Илүү тухтай. Тийм ямар мэдрэмжүүд авдаг гэсэн үг үү? Нэгэнд нөгөө эр хүн өөрийнхөө хийх ёстой юм хийхгүй байгаа учраас эр хүн биш юм шиг мэдрэмж авдаг байхгүй. Одоо фейлдж байгаа юм шиг, бүтлгүүтж байгаа юм шиг тий.
хангалттай сайн байхгүй юм шиг мэдрэмж. Ерөөсөө тэр одоо ямар нэг одоо яг тэр хийх ёстой юм аа маш сайн хийж чадахгүй байгаагаараа эрэгтэй өөрөө хангалттай сайн биш вэ гэдэг тийм мэдрэмжийг авчгаар нөгөө эр хүний жинхэнэ нөгөө identity-д нөлөөлж байгаа байхгүй одоо. Тийм. Би бол тэгж ойлгосон. Ер нь бол эргээ ботхоор тийм байгаа. Тийм. Зүгээр яг бодит амьдрал дээр буулгаад ингэж харъя л да. Яагаад би ажил хийж үзсэн бэ гэхээр мэдээж хувь хүний хувьд бас өөр гэсэн одоо үнэлэмжүүд байгаа шүү дээ, тийм шүү дээ. Мэдээж залхуу хүн байна. Амархан замыг хайдаг хүмүүс байна. Ажлаас хойшоо суудаг хүмүүс байна. Зөндөл олон янз шалтгаанаар тийм. Гэтэ азар би багаас ажил хийхэд өссөн болохоор ажлыг хийвэл хийсэн шиг хийдэг. Тийм. Хийх юмсан гэж боддог. Хийсэн гэж боддог. Хийж байгаа зүйлээ сайн хий боддог тийм. Ядарч юм ч юм уу эсвэл ямар нэгэн хүндрэл гарч ирэхэд хойшоо суудаг ч юм уу. Тиймэрхүү зан чанарууд Монгол хүүхдүүдийн хувьд тийм залуучуудын хувьд одоо ялангуяа хөдөө орон нутагт ингэж байнга ажил хийж ингэж багасаа хар ажил хийж өсөж байгаа залуучуудын хувьд айгүй юм үндсэн суурьулж чаддаг юм байна гэж би харсан. Дараа нь би яагаад би тэр талаар айгүй ихтэй байна вэ гэхээр дараа нь би Америкт ирээд айгүй олон залуучуудтай хамтарч ажилласан л да. Тэр үедээ би нэг 50 гаруй насны нэг ахтай уулзаад бид хоёр ер нь яагаад хүмүүс ингэж залуучууд ажлыг сонирхолгүй байна гэд ярьжсэн чинь манай тэр ах хуу надад хэлчихсэн. Саяхан л та 2-3 жилийн өмнө ер нь бол даваа залуучууд тий. Залуучуудад харагдж байгаа хамгийн чухал зүйл нь тэр ажил хийх тэр одоо англиар бол work ethic гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс одоо тий. Тэр ажил хийх тэр хүсэл эрмэлзэл, тэр ажил хийх тэр хүмүүжил байгаа шүү дээ. Тэр л хамгийн чухал байдаг юм байна. Тэгээд ахих нь харж байгаагаар бол Монголд байхдаа хөдөө өссөн, мал дээр өссөн, хүнд хүчээр ажил хийж өссөн залуучууд ирээд тэр нөгөө ажил хийх тэр этик нүрээ угаасаа бүр багтаа суудсан учраас цаашаа өсөж хөгжөхөд амар амархан байдаг юм байна. Багаас ажлыг сурцсан болохоор тэгэхээр нөгөө ажлын хүндийг ерөөсөө тавах болчдөг. Ажил хичнээн хүнцүү байх, асуудалтай байх ерөөсөө айхаа болчдөг. Тэгэхээр тэр хүний цаашаа нөгөө хийж бүтээх, өсөж дэвших зүйл нь илүү амархан болт юм байна. Тэгэхгүй ажил хийж сураагүй байж байгаа яг мэдээж олон хүн чөмжлөлтөй бол хандж байгаа юм биш. Зүгээр угаасаа орчин тийм байгаа шүү дээ. Одоо орчин үед бол бид нэр хүүхдүүдэд ажил хийх гэж амар хэцүү. Тий, хүүхдүүдэд хийх ажил болдохгүй шүү дээ. Тий. Битээр ч гэсэн одоо яг 10 настай хүүхдүүдээ амар юу яаж байгаа тий. Юу хэлэх үү гээл тий. Зөндөө олон нөгөө нэг листүүд ингээл гаргацсан тий. За миний хүү одоо тэтэн цагт хохоош өдөш ахсан бүхэн сайн 0 авгаан шүү гээл нөгөө ажил зохиож өгөх ажилтай болчиход байгаа юм тий. Тий. Гэтэл яадаг вүлээ бидний баг байхад. Ерөөсөө өсөг ажил хийдэг ус багасаа ингээл тийчих сажиг юм хэрэг л. Гэтэл тэр нь хүнд тийм зүйлийг сургаад тэрэн дээрээ дөрөөлөд хүн илүү юм амархан болт юм байна л да. Ажил хийх нь өөрөө илүү. Тэгсэн чинь нөгөө талд нь Эрдэнэ ном хөгөөл ингээл мэдээж мундаг ингээл том суул явж байгаа залуучууд байгаа шүү дээ. Тэгэл баярын жишээгээр тий манай тэр ах хүүгийн жишээгээр бол хэлж байгаагаар нь бол аюул олон залуучууд бүтдэг зүйлс нь яг тэрэн дээр гацчихдаг. Эрдэм мэдлэг байна тий сурсан мэдсэн зүйлс байна, соёл байна, хэл ус байна тий. Гэтэл яг нөгөө work ethic-ийн дутагтаад байдаг учраас тэрэн дээр аюул бүтдэг юм а гэж хэлсэн байхгүй. Тэгээ яг өөрийнхөө хувьд ч амар олон юм арчлаа зүгээр яг санаа нь болохоор тэгж өссөн учраас угаасаа нөгөө юм ажил хийх ёстой гэдэг зүйлтэй байсан. Гэхдээ бүр нөгөө ажил хийх ёстой гэдэг чиний хувьд бүр амар тийм үнцэн value болоод ирсэн л шүү дээ. Ажил хийвэл тэрийг сайн хийх ёстой, дуусгах ёстой гэдэг одоо нөгөө нэг майндсеттэй болсон тий. Гэтэл нөгөө талд нь хөгжилтэй байдлаар хэлээ л та тий. Гэтэл нөгөө талд тэр чинь чам давуу тал авчирсан уучлаарай тасалж. Тэр нь чам давуу талж авчирсан юм байна. Тэгвэл сул тал одоо юу авчирв? Би юу асуусан. Тэгээ дараа нь яа тий. Сул тал нь би за чи 20 та хүрээд гэр бүлтэй болоод чи ихнэрээ те ихнэртэй гэр бүлтэй цаг зарцаад шүү гэдэг тийм менталити надад суулгах байсан гэх юм. Хөвчлээ гэж хэлсэн тэрийг. Тэр хөвчлээ гэж тэрийг хэлчихсэн те. Гэтэл би нэг талд нь би ажил хийх хэрэгтэй гэж үзэж шүү дээ те. Ажил хийх хэрэгтэй байна гэдэг ингээд том болоод ингээд явчихтэй. Гэтэл нөгөө талд нь би ихнэртэй гэр бүлтэйгээ би ийм цаг зав гаргах хэрэгтэй байна. Би те харилцаатай сайн харилцаатай байх хэрэгтэй байна. Сайжруулах хэрэгтэй байна гэдэг тийм менталити надад анханасаа байхгүй байхгүй. Тэгээ одоо нөгөө ажил хийж сурж байгаа шиг бас яг тэрийг ингэж бид нөгөө дадал зуршил болохоос суулгах хэрэгтэй гэдэг ерөөсөө хараагүй. Бид нар чинь нөгөө бид тээр хоёлаа нөгөө өдөө өссөн гэдэг өмнөх дугаар дээр ярьжсэн те. Тэр нөгөө өдөө өсч хөрчин ажил хийх ёстой л гэдгийг сурч чаддаг шүү дээ те. Гэтэл яг ээж аваасаа бид нар одоо яг яаж хөдөөч одоо цаг гаргаж нэгэнтэйгээ болцох ч юм уу те. Энэний төлөө одоо дадлага хийж харилцаагаа сайжруулах шүү гэдэг юмыг бид нар бол яг харж өсөөгөл байгаа байхгүй те. Тэгэл байх уу. Гэтэл одоо бид нар тэрийг одоо харж штэ чив тэрэн жишээл чинь хүүхдтэй за миний хүү одоо би бол хүүд аягүй болно гэж хэлдэг штэ цуг явж байгаа л за миний хүү чинь битүүний хөндлөж явах хэрэгтэй шүү
юу ч болж исэн ингэдэг шүү, тэгдэг шүү, ирээдүйд ингэдэг шүү. Түнгэж 10 настай хүүхдэд ингээд одооноос яриад эхэлж шүү дээ. Гэтэл бидэд бол тийм юу байгаагүй л дээ. Гэтэ яг тэр маань өөрөө ингээд яг амьдрал зохиогоод гараад ирсэн чинь нэгтлээ би аягүй сайн хийж чаддаг гэдгийг мэддэг. Гэтэл нөгөө талд нь одоо гэр бүл гэдэг зүйл шүү дээ. Тэрийг яаж өдөртөн заалж авч явах те. Яаж тэр хоёрыг баланслж авч явах болохоор ямар ч ойлголт байгаагүй. Угаасаа тий. Тэрэн дээр бол ямар ч ойлгож байгаагүй. Түрүү нөгөө нэг асуусан асуултынхаа хариултыг харин авмаар байна л да. Тэгээ чи ингээд аягүй сайн өөрийнхөө хувьд бол өөрийгөө ингээд өгнж шүү дээ. Би аягүй ажил сайн хийгээ сурчлаа. Тийм сурцсан байна те. Гэтэл нөгөө талд нь ямар сул тал өртөж авчирсан бэ гэдэг. Тэжүүдийн хувьд ажилсаг мундаг байлаа гэд нөгөө талд нь тий. Тий, тэр нь яг нөгөө анзаарахгүй болохоор. Эртэмч айгу анзаарах муутай л та юм дээ. Айгу анзаарах муутай. За яг нэг үг хэлэхэд мэдрэмж муутай тий. Тэгээд анзаарахгүйгээр тэрлүү итрих улаардаг, итрхийх ажилдаг. Нөгөө талд нь би гэр бүл интеншн гаргах хэрэгтэй байна. Тий, би ямар нэгэн байдлаар хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна гэдгийг мартчихдаг. Тэгмээд ямар үед энэ асуудал болдог вэ гингууд хэдийгээр мундаг ажилтан байлаа гэд мундаг сайн ажилтдаг байлаа гэд нөгөө гэр бүлийнхаа тэр авч явах хэрэгтэй, өдөртөд салж явах хэрэгтэй тэр гэр бүл байгаа шүү дээ. Тойгч тортож явах хэрэгтэй тэр зүйлээ нөгөө салгартуулчихаар угаасаа арталт нь асуудал үүсэж байгаа байхгүй. Житрхийх ажиллаад байна. Чи өөр хүүхдтэй гэр бүлтэй цаг анхалтай сайн гарахгүй байна. Угаасаа л тийм эсвэл айд болгон тулгарч байгаа. Чи ажлаа нэгдүгээр тавиад штэ тий. Гэр бүлийн хоёрдугаар тавиад штэ. Гэтэл одоо чи айгүй тийм уриалаа зангарсан штэ тий. Family first гэлтэй дандаа тэгж хэлдэг тий. Гэтэл яг тэгж чадчих юм уу? Тэрэн дээр ерөөсөө нөгөө нэг маргаан бол үүсдэг. Чи төрөө үед ч гэсэндээ тэгж маргаан бол үүсчихсэн штэ тий. Тэгээ хоёлаа тэр ямар үед яг тэр нь буруудаад тэг ямар маргаан хоёлаа ер нь давж гарч илаа. Санджаа юм бэ нүг гэхгүй. Яа. Сабатэлт гарч ирсэн маргаанууд нь жишээ нь би Монгол дахтай нөгөө төслийн хооронд амар ажилладаг байсан болов. Нэг ажил дуусаад за одоо энэ ажил ингээл явж энэ ажил удахгүй ингээл дуусна гэл тэрэн дээр өдөр шөнө гүнтэл нэг тендер зарлагдсан. Тэрэн дээр шүнж ажиллаа, өглөөч ажиллаа л тий. Тэгэл нөгөө тендер нь дуусангууд дахиад тендер эхэлчихдэг ч юм уу тий. Тэгэл ингээл юм зүгээр ингээл зогсоо зайгүй нөгөө цагийн баримжаа байхгүй тэгж ажилладаг. Цаг наргүй ажилладаг. 2 3 юм зэрэг хийдэг. Би одоо Монгол дахтай 1 2 3 юм зэрэг хийдэг байсан юм уу юм. 3 өөр юм хийдэг. Хоорондоо уялдаатай нэг компани. Тэр уусаа амар цаггүй байдаг. Хийгээд л хийдэг. Тэгээ нөгөө нэг юм хийгээд л байвал уусаа амархан болохоор хийгээд л хаар нөгөөт нь улам л ингээл цааш хавалмаа явуулдаг. Гэтэл нөгөө талд нь миний зүгрүүд одоо харж чагаар ажлыг хийгээд сурцсан хүнд ажлыг амархан байхгүй. Хийгээд л тий. Гэтэл өөр бусад харилцаанд ч юм уу, гэр бүлтэй ч юм уу, тэг өөр хүүхдтэй ч юм уу цаг гаргаж сураагүй хүнд ч аяг хэцүү зүйл байхгүй. Шин зүйл учраас. Анхандаа надад аяг хэцүү санагддаг байсан. Хүүхдүүдтэйгээ тоглох, эсвэл ингээл их нэртэй цаг гаргах тий. Тэгэл нөгөө тэгж явахдаа ажиллаа боддог ч юм уу нэг юм distracted тий. Миний хувьд нөгөө нэг яагаад одоо нөгөө нэг бухимдаад ч юм уу тий дургуутслаа илэрхийлж байгаа вэ гэх тэгэхээр одоо чи өөрөө хэлж штэ тий төслөөслийн хооронд гээл тэнгүү. За одоо энд нэг тендер зарлагдсан энд ингээд орно. За хараа энийг яг дуусгаал тэгэл ингээл гоо чөлөөтэй болно штэ. Энд хугацааг л өгчих гээл чи хэлдэг байсан тий. Тэнгүүд окей гээл тий. Тэгэн за энэ дуслаа гээл тэнгүүд яана дараагийн гарчлаа яг энийг дуусгаал гээл тий. Тэнгүүд нөгөө нэг бас нөгөө хажуугаар нас нэг саксны багийн менежер гээд хийчдэг гэсэн тий. Тэнгүүд орой одоо нөгөө нэг Монголд чинь хамгийн айгүй юм их гараа тулгараад идэг юмнууд нь ажлын бус цагаар хамт олонтойгоо байдаг нэг асуудалтай. Гэр бүлгээ цаг зарцуулаагүй чи хамт олонтойгоо цаг зарцуулаад байх юм. Мэдээж хэрэг би чи хүн юм чи амар сайн ойлгож байгаа байхгүй тий. Одоо гэр хамт олонтойгоо явах хэрэгтэй шүү тий. Тэр цагсны багийн менежерийн амжилтанд очиж тоглолт үзэх хэрэгтэй шүү. Гэтэл нөгөө нэг 5 дахь өдрийн орой ч юм уу ажлынхнаараа шавуудаад тахсан бүтэн сайн болохоор одоо ажиллаараа зугаална гэлтэй ингээл янз янзын юмд явчин тий. Тэнгүүд класс дээрээс нь 7 хоногт 2 3 удаа тоглолт үзээд 10 12-оос нааш гэртээ ирэхгүй. Ингээд дахаар яг нэг тэр нэг богино хугацаанд ядчих ч гэсэн би нөгөө хүүхэд гаргацсан жоох хүүхэдтэй тий гэртээ ингээд байж байгаа. Тэгээ нөгөө миний бол нөгөө social life байхгүй болцсон байгаа даа уу. Тэнгүүд чинийх бүр нөгөө талд нөгөө экстрим болцсон. Тэгээ тэнгүүд тэр үед бол нөгөө би бол одоо уур бухимдлаа гэх юм уу таалагдахгүй байгаа тэр зүйлээ чам бэлэрхийлэхээс аргагүй болж байгаа юм л да тий. Гэхдээ эхлээд чи гэр бүлдээ цагаа зарцуулж тэр сагсаа үзэлтэй тий. Ойлгож байна тий. Тэгээ зарим үед нь хоёул хамтдаа явж үздэг байсан ч жишээ ч юм уу тий. Тэгээд тэр үед л надад бол айгүй буруудаад байгаа юм санагдаад чиний нөгөө нэг ажил амьдралын баланс гэхээсээ илүү нэг тал руугаа бүр хитрхи ингэж хивээгээд
Тэгээд тэнд бол нэг ийм үйл ойлголцол маргаан бол үүсчихсэн тий. Тий. Ер нь бол тийм л тий. Тэгээд нөгөө түрүүн би хэлчихсэн эрэгтэй хүмүүс угаасаа л мэдрэмжгүй. Мэдрэмж муутай жоохон тийм анзаарахгүй гэдэг зүйлүүдийг анзаардаг л та. Тэгээд яг одоо тэгээд тэр үедээ тэгээ анзаарсан л та. Яг миний хийжсэн буруу зүйлсүүд нь бүр юм өөрөө бодож ийж одоо чинь эхнийхээ нөхцөл байдлыг бодоогүй юм тий. За энэ хүн чинь гэртээ ганцаараа хүүхдтэйгээ байгаа шүү. Угаасаа өөр ажил хийх боломжгүй. Social life нь миний хийх бодвол хэд дахин багассан байгаа, хомигдсон байгаа шүү. Тэгэхээр би энэ үед зарим нэгэн зүйлсээ би катих систем байна гэдэг ойлгохгүй юм ба тий. Нөгөө maturity төвшин яг тэр хүмүүс үгүй гэж хэлж чадахгүй байгаа тий. Тэнгуудаа би одоо энд л явахгүй л байхаас өөр аргагүй гэд чи намайг ойлгоо штэ тий. Бусад хүмүүс намайг ойлгохгүй штэ. Тэг чи миний хань ижлэн чинь чи намайг ойлгоо штэ гэж хэлдэг тий. Тэгэхээр чи аюу тэгж хэлдэг байсан ш надад тий. Тэгэхээр тиймээ тийм тэгээд чамаа тгээ хэлэхээр чи мэдээж хэрэг би чамайг ойлгож байгаа юм чи тий. За энэ хүний чи ойлгох ёстой шүү. Ажилтаа байгаа шүү. Аргагүй шүү. Гэр бүлээ тэжээж байгаа шүү гэл тий. Тэгээд хичнээн ойлгож байгаа ч гэсэндээ зарим нэг зүйл дээр чи надад үгүй гэж хэлээд гэтээ чи босод одоо ажил төрөл ажлынхаа одоо зугаа алга юмд бол yes гэж хэлж штэ тий. Тэгэхээр юунд одоо тим гэж хэлээд юунд үгүй гэж хэлж байгаа вэ гэдгээ бас тэр үед айгүй сайн ялгаж салгаж явах хэрэгтэй юм лээ тий. Тэрэн дээр хоёулаас айгүй юу ярилцаад тэгээ нэг зарим нэг зүйлүүд дээр үгүй гэж ер нь бол хэлж сурах гэж ер нь нэлээд дадлах гэсэн тий. Тий. Одоо бол хэрцээ мэдээж одоо давж гарчаал юм талаар ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо жишээ нь ямар үед би ямар зүйлс би үгүй гэж хэлэх хэрэгтэй вэ гэдгийг айгүй сайн ойлгох болж байгаа л доо. Угаасаа цаг хугацаа өнгөрсөн зүйл чинь сурч байгаа шүү дээ. Мэдсэрэж буруу шийдэл гаргадаг ч юм уу, мэдсэрэж за сакс тоглоо явдаг ч юм уу те. Тэр нь өөрөө ийгээд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа авчдаг ч юм уу, маргаан авчдаг ч юм уу те. Яагаад гэвэл тэр угаасаа зөв шийдэл биш байсан байхгүй. Тэр нь одоо эмэгтэй хүний зүгээс эрэгтэй хүн яг ямар үед буруудаад байгаа юм шиг те. Ямар үед хитрхи ажлаа нэгдүгээр тавиад байгаа юм шиг энэ санагддаг бай. Ямар үед те. Нөгөө нэг тодорхой ярилцаагүй үед л ер нь айгүй буруудаад байгаа юм шиг санагддаг л да. Ямар ч үед нөгөө нэг чиний байр суурийг ойлгоод чамайг сонсоод яагаад энийг хийж байгаа вэ гэдгийг чи мэдчихэж байгаа үед бол юу яадаг. Ууралж бухимдах ч юм уу тэг үлээ ойлголцох юм байхгүй болдог. Тэнгүүд нөгөө нэг чамайг яагаад хийгээд байгаа, яах гэж хаашаа явж байгааг чи мэдэхгүй байгаа үед бол айгүй юм бухимдал төр тодорхойгүй байдал үүсгэдэг айгүй бухимддаг. Ер нь бол тийм. Тэрийгээ тодорхой хэлчих юм бол ер нь хаашаа явах гэж байгаа, ямар зорилгын төлөө энэ нь надад эмэгтэй хүний маань хувьд те би ингээд одоо гэр орноо төрчүүлээд гэр орондоо ингээд одоо халуун талаа өөр амьсгал өгөх гээд чадвар хатгаараа эмэгтэй хүнийхээ хувьд ингээд өөргөө гүйцэтгээд явж хахад тэг чиний хийж байгаа зүйл надад бас ямар ашиг тустай юм бэ те би бас ингэж сууж байгаагаараа ямар үр дүн надад ирэх юм бэ гэдгийг би ойлгохгүй байгаа үед айгу бухимдал үүсч эхэлдэг гэх юм уу. Монголд авах жишээгээр байх юм бол ярих юм бол Монголд нөгөө нэг юм ажлаас гадуурх бус одоо ажлын бус цагаар хагас сайн бүтэн сайнд ч юм уу тэгээд ажлын дараах цагаар айгүй их юм өртөг байснууд нь айгүй юм залуу гэр бүлүүдэд айгүй юм түүх саад болт юм шиг надад ер нь айгүй санагддаг. Тэгээд нөгөө чамаа сонсохоор аргагүй штэ ингээд ажил дээрээ чи ажлын ингээд 8 цаг 9 цаг 10 цаг заримдаа зарцуулж штэ тий. Ажлын хамт олонтойгоо чи халуун дурлалаа гой уур амьсгалтай байх хэрэгтэй штэ. Тэнгүүд мэдээж хэрэг чи ажлынхаа хүний төрсөн өдөрт явах хэрэгтэй, зугаалганд явах хэрэгтэй, хамт цагс тоглолт 7 хоног тэр цагс тоглолт юмдаа явах хэрэгтэй тий. Тэгээд чи тэрийг ингээд зарцуулж ир тэр хүмүүстэй бас сайхан харилцаатай байх хэрэгтэй тий. Тэгэхгүй чи тэрэнд оролцохгүй байгаад хахаар мэдээж хэрэг сайхан харилцаатай бас байж чадахгүй хоол хөндий болоод ажилласаа тасарчих гадаад тий. Гэтэл тэрийг чи яаж зохицуулах вэ? Тэгэхээр ажлын бус цагаар амар их юм байгаад байдаг нь одоо Монголд ажлын бус цагаар амар их юм хийгээд байдаг надад бол жоохон таалагддаг юм. Тэгэхээр одоо нөгөө эрэгтэй хүмүүсийг ч гэхгүй эмэгтэй хүн ч гэсэндээ ажиллагаараа хийж байгаа ш. Тэнгүүд ажлынхаа юмд оролцохгүй хахаар ер нь хин хинд нь яг ажил хийж байгаа юм да айгүй юм гэр бүлийнх нь харилцаанд төвөг саад болтой юм шиг санагддаг. Яг дунд нь ингээл хавчуулагдал санаа зовоол яхаач ч болтгоо. Тэгээ мэдээж хэрэг одоо хүсэлт хэлж байгаа нь болохоор хариж ил намайг ойлгоо штэ. Бусад хүмүүс ойлгохгүй штэ. Харин энд бас явхаасаар харах байхгүй. Би явлаа гэж явж байгаа штэ. Гэтэл гэр бүлдээ нөө гэж хэлж байгаа штэ. Тэр болгонд чинь те. Тэр бас амар юм хэцүү. Тэгээд л мэдээж хэрэг гэртээ сууж байгаа үлдчихэж байгаа хүн ойлгоол төвчээртэй байхаас өөр аргагүй бол хүчээр тийм байхаас өөр аргагүй бол. Тийм болохоор зүгээр л ер нь ажлын бос цагаар хийдэг юмнуудаа багасгаал тий гэр бүлтэй илүү их цаг одоо зарцуулах тэрийг одоо дэмжих ч юм уу тиймэрхүү байвал айгүй зүгээр юм шиг санагдаад байдаг. Дотроо бол тэрэн дээр их зөрчилддөг байсан. Хэдий ойлгоод байгаа ч гэсэндээ би нөө гэдэг хариу авч байгаа учраас надад би 2 дугаар тавьж байгаа юм шиг мэдрэмж авдаг байсан юм шиг яг сая бол ингээд орж ирж байна л та. Тий тийг санагдчих.
Oh, wow. Тэгээд нөгөө нэг харин насны дотроос түрүүн бодоол ялаа л да. Тэгвэл миний харийн бодлоор эрэгчүүд ер нь нийтлэг яг энэ тал дээр ажлаа нэгдүгээр тавих тал дээр юун дээр ер нь их алдаад байх шиг санагддаг. Миний бодлоор бол мэдээж нэгдүгээрт хамгийн том алдчихж байгаа зүйлс нь би таны төлөө л энийг хийжээ. Би энэ бүх зүйлийг би өөрийнхөө төлөө биш тий. Гэдэг нэг юм ялархаж хийж байгаа. Ялархаж байгаа юм хандлага гаргаж ирж байгаа тий. Тэр үед амар бурууж байгаа юм шиг санагддаг л та. Надад. Тэр бол угаасаа гэртээ ирээл зургт үзээд хэвтдэг. Тий. Ажиллаад би нэг амар ажилтаа явчаал ирлээ гэл. Өөрөөр би тэр үед ажил нь амар чухал. Тэгэл гэртээ ирэхэд одоо би гэртээ зүгээр л амнамаар байна тий. Би таны төлөө ажиллаж байгаа гэрлээ гэдэг ч юм уу. Тэр хандлага бол миний бодлоор хамгийн буруу хандлага. Яг л эрэгтэй хүн хийх ёстой юм аа л хийж байгаа. Угсаал тэрийг хийж ээж эрэгтэй хүн болж байгаа. Тэр зүгээр хийх олон зүйлсийн эхний зүйлс ихгүй ажил бол тий. Би тэрний дараа гэр бүлийн асрах, халамжлах, хайрлах, сонсох, ойлгох гэдэг хүмүүжүүлэх өсгөх гэх зөндөө олон зүйлс биш тий. Тэгэхээр тэр бол тийм хандлагатай бол бич бол ерөөсө болохгүй юм санагддаг. Дараагийн хандлага бол мэдээж нөгөө хамгийн том зүйл бол зөв эренбилж чаддгүй чухал зүйлсүүдээ. Чухал зүйлсүүдээ зөв эренбилж чаддгүй гэдэг нь юу гэсэн үг гэхээр яг би энийг зөв ишлэлтэй л да миний одоо хамгийн туртай автор Jocko Willink гэдэг. Тийм Jocko. Military хууч нөгөө юу гэсэн тусгай албанд байсан Америкийн тийм цэргийн хүн байдیں۔ Одоо төртөө гарцсан айгүй олон зүйл хийдэг тийм тэр хүний бичсэн Extreme Ownership гэдэг ном одоо Монгол орчуулгад гарцсан байсан тий. Тийм шүү дээ нөгөө сайн хариуцлага гэдэг нэртэй. Тийм сайн хариуцлага гарцсан. Жохон сул нэртэй гарцсан байсан тий. Extreme Ownership гэдэг номон дээр гардаг тэр одоо Law of Combat буюу яг байлтын яг дайны үед ямар юм дүрмүүд хуулиуд байдаг вэ гэдээ ярьдаг. Тэр одоо ордог байхгүй. Prioritize and execute гэдэг нь болохоор эренблээд гүйцэтгэх. Тэгжээж хүн ямар нэг юмыг чад дараатаагаар хийж байгаа шүү дээ. Тэрийг бол би амьдрал дээр аюу халддаг байсан юм шиг санагддаг. Мэдээж тоолон залуучууд гэсэн энэ дээр страгл хийдэг байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр надад юу чухал вэ? Миний өнөөдрийн амьдралд надад юу чухал вэ гэдгийг эренблээд тэгэл яг тэр эренбийнхэн дагуу л явуул та. Тэ? Өнөөдөр чиний амьдралд үнэхээр ажил чинь чухал юм уу? Тэгвэл окей. Нэгдүгээр тавьчих. Хоёрдугаар тэгвэл юу чухал вэ? Гэтэл хоёрдугаар өөр нэг юм тавьчихад хэрвээ гэр бүл чинь гуравдугаар орчих асуудал болчих واخ. Тэ? Тэгвэл яагаад ажил чинь одоо гэтээ сизнээр ажил нь одоо чинь энэ сизонд миний ажил нэгдүгээр чухлаа гэдгийг байж болно шүү дээ. Зөвл эренблэх асуудал байхгүй. Тэрийг гэр бүлийнхээ хүнтэй сайн ярилцаад тий. За дараагийн сизонд миний ажил гайг болох учраас гэр бүл маань нэгдүгээр шүү дээ. За тэр үед би яах вэ гэхээр би гэр бүлтэйгээ зөв аялмаар байна. Би гэр бүлтэйгээ зөв тим хиймээр байна. Тим юмд цуг явмаар байна. Тий. Окей. Түлхэрч нэг эренблэх зөв эренбэлж чадчих байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг эренбэлсэн эренбээ яг тагдаг. Тэрийг нээлттэй ярилцдаг. Тий. Хамгийн гол нь хаашаа явах гэж байгаа вэ? Яагаад энийг хийж байгаа вэ? Тэгээ хамтрагчтай аягүй сайн ойлгуулсан байх хэвээр. Тэр чинь нөгөө нэг shared goal буюу одоо нөгөө shared value гэдээ бас яриад байгаа шүү дээ. Тэрийгээ ингээд хийхэд амар чухал нөлөөлдөг байхгүй. Тэр тодорхойгүй байдал чинь эмэгтэй хүнд амар тийм энэ одоо яагаад юу гэдэг яагаад энийг хийж байгаа юм бол гэдээ ойлгохгүй байхаар амар бухимдал яг үүсгээд идэх байхгүй. Ер нь бол тэгэхээр энэ 3 сар одоо чи надад амар шудрах хэлээд те. Одоо ялангуяа миний ари хийж байгаа ажил төр бол тэгдэг те. Өвөл одоо нөгөө нэг за харав биш 11 12 сар болно гэдэг амар пик сизний үе гээд те. Оргил үе дээр амар их ажилтаа байдаг. Тэр үед нь болохоор би чамайг ойлгоод чи оройт нү байна уу тэр чинь хамаа байхгүй те. Би ямар ч надад тэр үед бол комплейн их ирэх бол байдгүй те. Тэрийгээ тодорхой шудрах ярих нь л амар чухал байдаг те. Ойлголцох. Тэгээд хизээ сул байх уу, хизээ чөлөөтэй байх уу. Тэр сул чөлөөтэй байгаа үедээ хэрвээ чи нөгөө нэг гэр бүлдээ зориулах хэвээр цагаа зориулаагүй. За цаг гэхээсээ илүүтэй нөгөө нэг тэ чанартай цаг аваад шүү дээ. Гүн гүнзгий яг нөгөө нэг фокус. Тийм фокуст цагаа зарцуулаагүй тохиолдолд тэр чинь өөрөө буруудаад нөгөө нэг буруудаад байгаа байхгүй тий. Зөв тэгжэл бодцоо л доо. Тэгэхгүй одоо миний сая тийж хэлж штэ. Гэртээ ирж би та нарын төлөө ажиллаж ийн гэд ирээд ингээ хөвтөд тэгснэ гэр бүлтэй цагаа зарцуулахгүй байцгаар чам. Үгүй юу гэсэн үг юм би чи ганцаараа байсан ч гэсэндээ юу ааш штэ. Өөрийнхөө төлөө чи ажил хийн штэ. Үгүй би ч гэсэн ганцаараа байсан бол би ч гэсэн өөрийнхөө төлөө ажиллаад ингээл явна штэ. Эн чинь хүн болгонд байдаг зүгээр л энгийн нэг суур хэрэгцээ тий. За миний хард тэгвэл хоёлаа одоо эн чи ажиллаа нэгдүгээр тавиад таам шүү гэдэг одоо асуудал гэх юм уу? Энийгээ давж гарч чадсан гэж бодож байна уу? Чадсан бол хэдэн хувьтай?
100% бол биш. Чадсан гэж бодож байна. Ямар шиг 80% байгаа бах. Стил одоо нөгөө сурах юм одоо гаргасаар байгаа ганцны алдаа байгаа гэж бодож байгаа би өөрөө. Заримдаа анзаараа алддаг ч юм уу те. Заримдаа зарим нэгэн зүйлсийг мартдаг ч юм уу те. Тийм бол байгаа. Зүгээр мэдээж давж гарсан гэж бодож байгаа шалтгаан нь өөрөө өмнө гаргадаг ус алдаануудаа харж чадсан учраас тий одоо тэдгээр алдаануудаа тааш гарахгүй дээ гэж бодож байгаа учраас чадсан байл гэж харж байна л да. Тэгвэл яаж тэгвэл эдгээр алдаануудаа давж гарав? Одоо юу ч асуух хүлээ. Юу хэрэгжүүлээ тэгвэл хоёлаа энэ алдаагаа зассан гэж миний ари өөрөө бодож байна. Зөв. За бодоод үзэл та. За нэг 2 3 юм байна л да. Бодоход таны ярьсан зүйлүүд дээр ингээд үнслэх 2 3 юм бодож болж байна л да. Нэгдүгээрт миний хувьд бол эренбэлж сурсан. Окей. Чухал зүйлсээ эренбэлж сурсан. Надад бүр амьдралын турш биш тий. Зүгээр л сараар нь жилээр нь чухал зүйлсээ эренбэлж сурсан. Нэг одоо чинь би эрхжилд би юу гэлүү сайн байлгамаар байгаа юм. Гэр бүлийн юм, ажил карьераа юм уу? Эсвэл өөрийнхөө хувь нэг юм уу те тэрийг зөв эренбэлж сураад тэгээд тухайн жилдээ тэрэндээ анхаарад тэр нь доошогоо ингээ хуваагдаад сартаа ч юм уу 7 хоногтой юу надад чухал вэ гэдгээ эренбэлж сурч байгаа илүү мэдээж одоо сурсаар л байгаа гэтэл мэдээж баг багаар сайжирч байгаа хэл гэж найдаж байна. Хоёрдугаарт нөө чиний ирсэн shared value гэдэг ирсэн холбоотойгоор хэлэхэд бол мэдээж тэрийг мэдгэн чухал. Гэхдээ хамгийн чухал зүйл нь харилцаа, communication тий. Би бинтийг харилцан ойлгоцсож байгаа. Болохгүй байгаа зүйлийг гаргаж ирээд ярьж байгаа тий. Яг ингээд нэг тийм мэдрэмж чам төрж штэ тий. Яг нэг тийм буруу буруу дэшиг ингээд нэг болох гээд байгаа юм шиг үедээ суугаад ярилцчихдаг тий. Тэрийг хүндрүүлэхээс өмнө за яаж юм юу болж байна, юу болохгүй гэдэг ч юм уу тий. Одоо цаашаа яах вэ гэдгээ ингээд ярилцаад. Гэхдээ яг тэр ярилцж байгаа үе бол угаасаа тийм сайхан үе бол угаасаа эзэж байдаггүй шүү дээ. Амар тухгүй амар хэцүү байдаг. Гэхдээ тэрийг даваад гарсны дараа илүү харилцаа сайхан болдог тий. Тэрийг давж гарахаас өөр биднэрт бол сонголт байхгүй шүү дээ. Би бол тэгж л бодсон. Мэдээ сайжруулах гэж хүсэж байгаа учраас ярилцж байгаа шүү дээ тий. Сайжруулах хүсэхгүй бол ярилцахгүй шүү дээ. Ярилцж байгаа учраас тэр нөрөө сайжирч байгаа байхгүй тий. Нэг тэнгууд би нөгөө одоо жишээ би өөр ингээл нэг баахан юм ирэмбэлцэн баахан юм ингээл өөрийнхөө бодцсон байж би тэрийг шамтгэлэхгүй бол угаасаа тэр чинь юу ч үстэй. Тэр би тэрийг чамд хэлж байгаа нь би чинь тэрийг тодорхой болгож байгаа. Тэр харилцаа өөрөө амар чухал байгаа байхгүй. За миний хувьд 7 хоногт энэ чухал биш үү. Тэрнийг дараагийн 7 хоногт би ингэнэ гэдэг тий. Одоо жишээ нь ирэмблээд за энэ сар ингээд түрүүн чи гэлсэн шүү дээ тий. 11 12 сар бол миний хувьд амар оргил үе үүдэг. Тий. Тэр үед үнэхээр би ажил дээр анхаарахаас өөр арга байхгүй. Хийж байгаа 2 3 зүйл маань 2 3 ангил зэрэг ингээд бужигнчдаг. Гэтэл цоны үед ингээд намсаж шүү дээ. Тэгвэл ажил намсаад ажил багасаад ирэнгууд нь гэр бүлдээ илүү цаг гаргаад тий эрт гэртээ ирдэг ч юм уу тий иймэрхүү байдлаар ингэчээр нөгөө илүү баланслж байгаа санагддаг л та надад бол. Тэгэхээр хоёрдугаарт бол надад бол communication амар чухал байсан учраас тэрийг сурч байгаа тэрийг сайн хийж байгаа учраас давж гарч чадж байна гэж бодож байна. Гуравдугаарт бол нөөг хэл сурах. Тэр айгуу чухал. Монгол дахта би илүү нөгөө yes guy kind of business санагддаг. Ер нь бүх юмд за тий гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл ялангуяа өөр бусд гадны хүмүүсээс ирж байгаа өсөлтүүд байгаа шүү дээ. Тиймд яваач тэгж оролцоож ийм хийгээж тэгэж тэр болгонд нөгөө сайн ажилтан байх гэж юм уу yes гэж хэлээд нөгөө талдаа үү гэж хэлж яаж үү хэлчихээ мэдэхгүй байгаа ч юм уу те. Тэр үед нөгөө нэг тэр нь эргээд буцаад тэр миний yes гэж хэлж байгаа болгон дээр би буцаад чамд ирээд гэр бүлдээ ирээд нөө гүжлэх болдог те. Угаасаа. Тэгэхээр нөө гэж хэлж сурах нь хинд хизээ нөө гэж хэлж сурах вэ гэдэг юусэн ойлголт болчоор тэрний харилцааг одоо ялангуяа энэ дээр гардаг энэ үйл ойлголцоо айгүй их багасдаг юм шиг өрчлөн сэргийлдэг юм шиг тий. Улаан цай нөгөө түрүүн би хэлсэн шүү дээ мэдсээр өчиж за би энд ингээ yes гэд хэлчихвэл би эргээд бих нэртэй очиж би нөө гэж хэлнэ шүү гэдгийг би мэдсээр өчиж тэр нь хэлж байгаа нь өөрөө яг л дахиад энэ асуудлыг давтаж байгаа байхгүй. Тэгэхээр ямар үед за би хэрвээ энэ 7 хоногт ч юм уу би өөртөө цаг зарцуулаад эсвэл би ажиллаа амар сайн хийгээд амар завгүй байхад гэр бүл маань окей юу. Тэгээ бисаа мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид мэдээд тэгээ тэрэндээ yes no гэдгээ зөв үедээ зөв зөвхөн хэлж сурах хэрэгтэй болов. Тий. Мэдээж хэрэг дандаа л no гэж байгаа биш шүү дээ. Зарим нэг шаардлагагүй зүйлдээ no гэж хэлэх нь бол бүр угаасаа зайлшгүй шаардлагатай тий.
no гэдэг чинь бол одоо бүтэн өгүүлбэр төгс төгөлдөр бүтэн өгүүлбэр гэдэг байгаа шүү дээ. Гэж ярьдэн шүү дээ юм аа тий. Зөв. За миний хувьд бол ийм уран зүйлийг л ер нь бодж эргэжүүлж авдаг юм шиг байна л да. Одоо ингээд чамтаа суугаад ярилцаад ингээд би бас өөрөө сурч байна л да. Бацж ийн гэж бодлоо зэгцэлж шүү дээ. Тий. Би нөгөө хүн ярихаараа бодлоо зэгцэлдэг гэж Жордан Питерсон хэлдэг шүү дээ. Тэгэхээр ярьж байгаа учраас би бас бодлоо зэгцлээд бас давхар юм сураад байна шүү дээ. За тэгвэл чи бодлоо зэгцэлт. Чи бодлоо зэгцлээд чиний хувьд одоо давж тулсан аргачлал чинь юу вэ? Амар инээдтэй нэ шүү дээ. Нөгөө юм нэг дандаа нөгөө би дандаа эхнэр хүний хувьд ч юм уу дандаа чамруу дайрсан одоо дайралт гэх юм уу миний хүсэлт гэх юм уу дургуутж байгаа илэрхийлжсэн зүйл байхгүй. Яа тэгэхээр би бол угаасаа нөгөө дандаа юм юу гэмдээ корпорэт орчинд ороод ажил хийгээд тэгж амар юу яжсэн юм надад байхгүй байхгүй. Би дандаа л өөрөө хуваараа юм хийх ч юм уу те. Эсвэл яг хүүхдээ хоёр хүүхдээ гаргаад гэртээ байх ч юм уу. Чи тэр амьдрсан яг гэр бүл болоод яг тэр амьдрсан 10 жилдээ тийм юм бол байгаагүй байхгүй чам шиг байгаагүй учраас би бол яг мэдэхгүй. Гэхдээ миний одоо харсан зүгээс би нөгөө чам руу дайралтууд хийжсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр би өөрөө юу ойлгоод чамайг илүү ойлгодог болсон бэ гэж ярих нь зөв юм шиг байна та тий. Тэгэхээр би яг чамайг илүү ойлгож энэ маргааныг багсгаах болсон. Би ойлгож байж л илүү чамайг дэмжих юм уу тэгж чадчих байгаа байхгүй. Тэг ойлгохгүй байгаа юм бол би бухимдаал яваад байна шүү дээ. Эсвэл төвчин, чимээгүй төвчин, эсвэл нэг гаргаж ирэхдээ дүрсэн л гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр миний хувьд болохоор юу нэгдүгээрт ойлгосон бэ гэхээр мэдээж хэрэг хоёлаа зорилго тавиад тэрнийхээ төлөө явж байгаа. Хамгийн гол нь эмэгтэй хүний хувьд мартчихсан юм бэл. За ингээл жилийн дараа хоёлаа тэнд явах гэж байгаа шүү, тэгж байгаа шүү гэж ярьсан мөртлөө за тэр нэг жилийн дараа хүрэх гэж байгаа юм а байсгээл сануулад тахсан юм бэл. Тэр нээр инээдтэй заяа. Тэгээд би хоёлаа ярьсан шүү дээ. Минийэр мэдчихэж байгаа шүү дээ. Ингээл чи надад хэлдэг шүү дээ. Хоёлаа инэрэл явж байгаа шүү дээ. Чи мэдчихэж байгаа шүү дээ надад хэлдэг. Мэдчихэл да мартцсан. Эцэг чинь надад сануулах хэрэгтэй байна гэл тэ. Тэгээд тэрэн дээр аяг би бол бүдрээд байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг би чамд бол тодорхой хэлээд за хайрта сардаа нэгээд утаа юм уу хаашаа явах чаав вэ гэдгийг аюу гой дүрслэлтэй зургатаа ярьж өгч байгаарай гэдэг. Тэгээ хоёлаа тэрийг нэг сайхан ачаар окей за тийм зүйлийн төлөө явж байгаа шүү гэд хаашаа явах чаав вэ гэдэг нэг гой бүтэн зургаар харчаар тайвширчдаг. Тэгээ тэр нь яаж байгаа вэ гэхээр би ирээдүйд хаашаа явах чаав гэдгийг би мэдчихэж шүү. Тийм учраас аюу гой юм тайван болчдөг гэх юм уу. Тэгээ хоёрдугаар нөгөө нэг энэ зүйлийг хийгээд хоёлаа хамтдаа явж байна те. Энэ зүйлийг хийгээд надад чиний хийж байгаа ажил төрөлтэй одоо бизнес юм уу тэр зүйлээс би ямар ашиг хүртэж байгаа юм бэ гэдгээ одоо сонсоход бол амар муухай юм шиг сонсож иж магадгүй л дээ. Гэхдээ би чиний хийж байгаа ажлаас би ямар ашиг хүртэж байгаа юм бэ. Тэгээ би чамд спорт хийснээрээ би бас ямар одоо надад бенефит үсэж байгаа бэ гэдгээ бас тодорхой мэдчих хэрэгтэй юм бэл. Тэгэхгүй байхаар те ингээл зүгээр л нэг л их хүн тусалсан хүн байгаад байдаг те өөрөө ингээд нэг юм хаосоор хоцорж байгаа юм шиг мэдрэмж авахгүй те яг трийг мэдсэн байхсан юм. Тэгээ чи трийг бас тодорхой хэлсэн байвал айгу зүгээр юм бэл. Ганцхан чийл уршлаад байгаа ш хоёлаа хамт уршилж байгаа шүү гэдтэй өөр ашиг мэдчихэж байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор миний бас нэг айгу сайн ойлгож авсан нэг зүйл гэхээр нөгөө хүний ингээд нөгөө 6 ингээд харилцаан дээр үздэг байхгүй юу? Хүний ингээд одоо юм сайхан дулаан тогтоо хамгаалан гэр бүл бий болохын тулд ингээд 6 суурь хэрэгцээ байдгаа тий 6-гийнх нь 2 нь болохоор зүгээр юм үндсэн 4 нь болохоор бүр зайлшгүй шаардлагатай гэж хэлдэг байхгүй юу. Гэтэ тэр суур 2 хэрэгцээнд нь яг юу ордог вэ гэхээр одоо нөгөө хүний за англиар болохоор attachment style гэж хэлээд байдаг байхгүй юу. Гэтэ хүн хоорондын одоо юм насан туршийн урт холбоо гэж байгаа. Хүүхд турунгуудаа тэрний үг байгаа гэхээр хүн турунгуудаа ээж байгаад ээжтэйгээ тэврэлдээд хоолгүй байсан ч гэсэн хамаагүй тэр хүүхд ингээд тэврээд дулаан байдал үсээд хүн байж ш тэр хүн амьдарч штэ тэ тэр холбоос ахгүй юу. Тэгээ тэр болохоор хамгийн сур хэрэгцээ. Тэгээ тэрний дараа нэг өөрийгөө илэрхийлэх буюу тэ би өсөж чинь эдмээр ингээд хүүхд ингээд өөрийгөө илэрхийлдэг штэ тэ уурлаад бухимдаад уйлаад ямар нэгэн байдлаар чимээ мэмээ гаргаад ингээд тэр хүсэж байгаа зүйлээ авч штэ. Тэгээ тэр хоёр сур хэрэгцээ байдаг. Тэрнийхэн тэр одоо attachment style-ын дараагийн тэр сур хэрэгцээ буюу өөрийгөө илэрхийлж байгаа дотор одоо хүний нөгөө хувцас хооллох дулаан гэртэй байх гэд одоо суурь хэрэгцээнүүд хангад орчдөг байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо эрэгтэй хүн чинь энэ хамгийн чухал суурь хоёр хэрэгцээг үтэн биш дээ гэдгийг амар ойлгосон байхгүй юу? Одоо юу юм дээ тий энэ чинь дулаан байраар хангаж шүү, аюулгүй орчинд байлгаж шүү тий. Энийг хангахын төлөө энэ хүн чинь өөрийнхөө цагнаад одоо эдсээ хүлээд ажиллаж байгаа юм биш үү гэдгийг амар сайн ойлгоцсон учраас тэрэн дээр нь дөрөөлөд эмэгтэй хүн юу хийдэг вэ гэхээр тэр гэр бүлийг халуун дулаан байлгах буюу одоо англиар болохоор тэр scene
suited supported and challenge гэдэг дөрвөн юу гэдэг вэ хөөе. Одоо илүү одоо emotionally сэтгэл зүйн хувьд яаж амгалан тайван байх вэ? Тэхийн тулд харилцаагаа яаж гоё цэцгэлүүлэх вэ гэдэг дээр тэгжээж эмэгтэй хүн ажилт юм байна гэд. Тэгээ энэ хоёр суурь хэрэгцээ, дөрвөн үндсэн хэрэгцээ байгааз. Тэгээ энэ ингээ нийлжээж одоо ийм бат бих гэр бүл үүсэж байгаа шүү дээ. Тэгээ цаашаа гоё ингээ цэцгэлээд гоё явахад ийм суурь үүсгэх юм байна гэдгийг аягүй сайн ойлгосон л доо. Тийм болохоор эрчүүд маань одоо илүү ажлаа ингээ нэгдүгээр тавьж байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээ энэ нь болохоор маш юм амьдралын суурь хэрэгцээг хангах юм байна гэж би дүнж байна. За. Тийм бэ тий. За тэгвэл хоёлаа ер нь нэлээд яриад явчлаа шүү дээ. Бараг 30 хэдэн минут болсон байна. Ингээ подкастаа хоёлаа дуусгах уу? Миний хард бол нэмж хэлмээр юм юу байна? Өнөөдөр хаяууд богинохон л болчлаа тий. Гэтэ яахт. Сүүлийн хоёлаа юм дээр сүүлийн эхний хийсэн дугаар дээр хоёлаа нөгөө сүүлд нэг бацаад ирчүүдтэй ч юм уу би 2-3 юм хэлчихсэн шүү дээ. Зүгээр санийхаа ярьсан юм ингээд бацаад хэлээ л дээ тий. Ямар үед их нэрт чинь тий чи ажлаа нэгдүгээр тавьж байгаа юм шиг санагддаг вэ гэдэг талаар хоёлаа ярилцлаа шүү дээ. За тэгвэл яадаг вэ гэхээр нэгдүгээрт албатай юм шиг одоо нөгөө одоо юу гэдүүлээ ялархаж хандахаар хүнд тийг санагддаг юм байна тий. Хоёрдугаарт ажлаа амьдралаа зөв эрмэлж чадахгүй байгаа тохиолдолд тэгж тийм сэтгэлгээ өөр хүнд төрдөг юм байна. Гуравдугаарт хэцүү олон юмд yes гэж хэлээд тахаар тий. Чи өөр бусад нөгөө талд нь өөр бусад юмд нөө гэж хэлж байгаа тий. Тэгэхээр тэрийг бас мэдчих хэрэгтэй байна. Тэгээд хамгийн чухал зүйл нь ер нь угаасаа л харилцааны хамгийн чухал зүйл нь эхнэртэйгээ маш сайн харилцаатай байгаарай. Болж байгаа бүтэж байгаа бүх юм илэн далангуу яриарай. Хаашаа явах гэж байгаа, юу хийх гэж байгаа тий. Хаашаа явах гэж байгаа гэдэг нь хаашаа явж явах гэж байгаа гэсэн үг биш шүү. Тий. Амьдралдаа аль зүг рүү явж байгаа вэ? Юунд хүрэх гэж байгаа вэ тий. Гэдгийг илэн далангуу хоорондоо ярилцж байгаарай гэж л бишчүүдтэй. Дүүнэртээ тий. Ах нартаа гэвэл ярихгүй. Хичээлвэрээ л та. Окей. Зөв. Тий. Тэгвэл баттай адилхан чамд тэгвэл эмгтээчтэй хэлэх бацаад хэлэх юм байна. Сая хайр нь бол өөрөөхөө бодож исэн юмудаа хэлсэн болохоор хайрт нь бол нэг базаадах юм бол алга. Гэхдээ битүүрийн хэрэгжүүлдэг арга гэдэг юм бол за том зургаар нь хараад хэлэх юм бол жилээр нь улиралдаа сардаа 7 хоног өдөр тутамдаа гэх мэтчлэнгээр илүү нэг тодорхой байдал үүсгэхийн тулд эргцүүлэн тунгаагаад хаашаа явах чаа яах чаа их чаа гэдгийг хоорондоо хэлцээд ярилцдаг гэсэн үг. За хөвчлэн бид нар чинь нөгөө нэг жилдээ 1-2 том зорилго тавьж байгаа тий. Тэгэхээр одоо би өөрийнхөө хүсэл мөрөөдлөө мэдсэн ойлгоцсон хаашаа явах чаа вэ гэдгээ тодорхойлоод тэгээд нөхөртөө тэрийг ойлгуулж хэлчихэж байгаа. Нөхөр болохоор өөрийнхөө зорилго зорилтоо бас тодорхойлцоод надад хэлээд хоёлаа за нөхөр маань энд хүрч байгаа юм байна, эхнэр маань энд хүрч байгаа юм байна. Хоёлаа хамтдаа ингэж явж байгаа юм биш үү? Энэ дээр би бин дээрээ илүү туслах хэрэгтэй юм байна гэдэг ийм ойлголттой болоод тэрийг нэг битээр бол нэг 12 сар хавцаал нэг ярьчихдээ дөө Крисмсийн үеэр нэг хоорондоо ярилцчихдаг. За улиралдаа болохоор хийдэг болохоор тэр нөгөө эргцүүлэн тунгаах үйл явц буюу тэрэн дээр болохоор би юуг сайн хийгээд юм би юу муу хийгээд юм юун дээрс би сайжруулах хэрэгтэй юм болоо тий. За би арай буруу зүйл дээр энерги зарцуулаад байгаа юм биш үсттэй гэдэг ч юм уу тий. За энийг тэр нөгөө нэг тэр тавьсан зорилготой маань уялдаж гарч ирээд байгаа уялдаж гарч ирсэн тэр саад бэрхшээлүүдийг яаж дааж болох вэ гэдгийг яг тухайн үед нь гарч ирж байгаа зүйлүүдээ нөхөртөөгөө ярилцаад нөхрөөсөө тусламж дэмжлэг авах хэрэгтэй байх юм бол тэрийг илэрхийлээд асуугаад үнэхээр одоо өөр гаднаас одоо гадаад их сурвалжуудаас авах хэрэгтэй бол тэрийг авах ч юм уу тий яаж л хүрэж байгаа тэр зорилгоо хүрэхийн тулд сайжруулж болох вэ даваа нөхцөлүүдийг илүү хэлбэрт авах вэ гэдэг ч юм уу тий тэр тохиргоонуудаа хоёулаа хамтдаа ярилцаад шийдээд бие биендээ туслах дэмжих бас айгүй гоё боломж үүсдэг гэж боддог. Сарын хувьд болохоор илүү нөгөө нэг юу яаж байгаа. За эмнэлэгт энэ сард одоо 2 хүүхдээ үзүүлэх юм байна. За хоёулаа шүдний одоо юу шүдний цагтаа байгаа юм биш үү? За жишээл энэ сар одоо наадам болох юм байна. Тэгээ наадамд оролцъё. Найзуудтайгаа тэдэнд кампинд явъя гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөгөө сарын төлөвлөгөөнүүдэд ярилцаад хэлцээд хоёулаа яг одоо юм нэгдсэн нэг шийдэлд хүрээд тэрийг ингэ төлөвлөж байгаа гэсэн үг. 7 хоногтой болохоор илүү юу яаж байгаа нөгөө нэг энэ 7 хоногт юу чухал вэ гэдгийг хоорондоо ярилцаад шийддэг. За
битээр болохоор яг нөгөө хүүхдүүдээ усанд оруулчаад яг хэд юм бүтэнсээ өдөр болгоо хүүхдүүдээ усанд оруулаад хоорондоо тоглож байгаа хооронд нь нэг 15-аас 20 минут хоорондоо ярилцаад за энэ 7 хоног нь ямар хүн өнгөрсөн бэ? Тэгээ ч юу ажил нь яаж юм гэд тэ. За миний хувьд одоо энэ зүйлүүдээ ингэж хийлээ. Энэ дээр жоохон сайн байж чадсангүй. За одоо бүтлгүүтлээч гэдэг юм уу те. Энийгээ бас ярилцаад за тэгвэл эх 7 хоногт хоёлоо энэ 7 хоног маань ингэж өнгөрсөн юм байна. За эх 7 хоногт хоёлоо одоо яах гэж байна? Харийнхын хувьд одоо хоёр за миний хувьд жишээлбэл харийнхын хувьд хоёр дахь удаа би өөр хүнтэй подкаст бичих болохоор миний хайр ингээ цагаа одоо ажиллаа зохицуулж хагаад хоёр хүүхдээ нэг 2 цаг хараад өгөөрэй гэдэг ч юм уу эртнээс тэрийг хэлээд шийдчихэж байгаа. Нөхрийн хувьд болохоор за би 5 дахь өдөр ч юм уу Портланд явах хэрэгтэй шүү ч юм уу тий. Нөгөө нэг өөр ингээд гарч ирж байгаа ажлуудаа би биндээ л яг нэг тэр 7 хоногт болох чухал зүйлүүд тий. Гэдгүүдээ ярилцчихж байгаа. За өдөр тутамдаа болохоор зарим үед чинь нөгөө амьдрал чинь бас хэлж болохгүй тий. Гинт одоо нөхрийн ажил дээр нэг хүн ирэхээ болчих юм бол нөхөр өөрөө одоо ажиллаа ковер хийхээс өөр аргагүй болдог ч юм уу тий. За тэр үед нь болохоор яана нөхөр надад хэлж байгаа юм л да. Өнөөдөр өгн хүүхдээ авах миний ээлж байсан тий. Тэгтээ өнөөдөр ингээд хүн ирэхгүй болсон учраас сайн оройтох нэ. Тийм болохоор минийэр хүүхдээ авч чадах уу? Ойлгоорой, уучлаарай гэдэг ч юм уу тий. Тодорхой байдал хичээр мэдээж хэрэг би тэр өдрийнхөө би хүүхдээ авахаас өөр аргагүй болж байгаач би тэр өдрийнхөө ажлыг зохицуулаад хүүхдээ авдаг ч юм уу тиймэрхүү тохиргоонуудаа тэр өглөөнөө ч юм уу өдөр нь ч юм уу хэлцдэг гэсэн үг. Тэрнээс биш яг 5 цаг болоод хүүхдээ авах цаг болонгууд хөөе би хүүхдээ авч чадахгүй чи аваарай гэх юм бол тэн тайрны үйл ойлголцол. Үгүй чи яагаад ажиллая гэдэг ингээ хүүхдээ авахгүй хойшлуулчихж байгаа юм бэ гэд нөгөө яриад байгаа тий. Чи ажиллаа нэгдүгээр тавиад байгаа юм шүү. Тий ажиллаа чи хойшин тавьж болно шүү дээ гэдэг юм уу. Нөгөө үйл ойлголцол маргаан үс гэдэг тий. Тэгэхээр нөгөө өдрөө болгондоо ч гэсэндээ энэ жижигхэн зүйлүүдийг ярилцаад хэлэлцчих юм бол нөгөө тодорхойгүй байдал үүсэхгүй байгаа юм чинь үйл ойлголцол маргаан багснаа гэсэн үг. Тийм битээрээ хэрэгжүүлдэг арга бол юм байт юм байна. За өөр ч юм би нэрээ нэмээд та нартай хэлэхэд боллоо. Битээр өөрсдөө бүх зүйлийн учрыг ингээд 100% болчоод 100% гэж үнэлэх юм бол 100% болчоод ингээд бол яриад байгаа юм бол биш ээ. Зөвхөн битээрийн хамтдаа нэг шийдээд яриад ингээд тохирсон юм гэхээр за чи тэр ингээд 10 жил хамт амьдэрсэн хоёр нэ заримдаа ингээд үйл ойлголцол гарах юм аа тий. Тэг үйл ойлголцол гарахаар чи тэр хоёулаа хин амар бүтлгүйтсэн юм шиг мэдрэмж авах юм аа. Гэтэл яг үнэндээ чи тэрийн харилцаанд зөндөө олон гой болж байгаа зүйлүүд байгаа штэ. Тэг гэтэл хоёулаа тэр нэг болохгүй байгаа нэг 5-10% дээр ч юм уу айгүй ач холбогдол өгöd байна тий. Тийм болохоор хоёулаа 100% бүх зүйлийн учрыг олж чадна тий. Олох ёстой гэдэг юм уу. Тэгж өөрсөндөө юм дарамт шахалт үзүүлж тэгж тийхгүй байя тий. Илүү хурдан энийгээ хүлээн зөвшөөрье тий. 60%, 70%, 80% гэдэг чинь сайн л тоо юм шүү. Гэт тий. Тийм болохоор нөгөө 100% юмны учрыг олно. Ямар ч үйл ойлголцол маргаан байхгүй тийм сайхан тий. Бараг л харцаараа би бинийг ойлголцдог чимээгүй болцсон. Тийм гэр бүл шиг байна энэ төр гэж одоо тийм хийсвэр төсөөлөл гаргаж тэгж нэгнийгээ зовоох ч юм уу тий. Тийм өөрсөндөө нэг өндөр юм хүлээлт үүсгэчээ тэрэндээ хүрэхгүй болохоор бухимдаад айгүй юм нөгөө нэг одоо гутрын штт тий амар бүтлгүүтж байгаа мэдрэмж авч байгаа юм шиг санагдаад гутардаг тий. Тэгэхээр тийм мэдрэмж авахгүй тулд айл үжээ зүгээр юу гэхлээ илүү хүлээн зөвшөөрчих юм бол илүү хэлбэр байд юм бэлээ. Зүгээрээ та 2 жил амьдрын уу 10 жил амьдрын уу 20 жил амьдрын уу хамаагүй хүн л юм чинь одоо нөхөр маань гараад өөр хүмүүстэй янз янзын олон хүмүүстэй харилцаж чинь би ч гэсэн өдөр болгон өөрийгөө сайжруулахын тулд ямар нэгэн байдлаар одоо зөндөө олон юм одоо сонсдог ч юм уу яадгийн тий өөрийгөө хөгжүүлэх гэж явж ш. Тэгэхээр битээрийн үзэл бодол байнга л цаг минут тутамдж гэлтгүү өөрчлөгдөх юмыг харах өнцөг маань өөр байна штэ. Тэгэхээр тэрэн дээр ойлголцсон уу гэхээс биш юмыг өөрөөр харж ийна гэдэг чинь битээр хоорондоо дайсагнаад байгаа гэсэн үг биш штэ. Харин ч нөхөр маань өөр үзэл бодолтой би бас ярин нэг зүйл дээр өөр үзэл бодолтой тэрийгээ хоорондоо дискас хийгээд ярилцаад тий тэгээд ийм одоо нэг нэг чаленж хийж байгаа штэ. Тэр чинь өөрөө харин ч сонирхолтой юм биш үү гэдгийг илүү ойлгож хүлээн зөвшөөрч тий. Тэгээд 100% байлгахын төлөө гэхээсээ илүүтэй зүгээр л хүлээн зөвшөөрөд байгаа юмдаа илүү сэтгэл хангалуун байх тий. Тэгээд за энэ сард одоо 2 удаа маргалцсан бол дараа сард 1 удаа маргалцахын төлөө л одоо явж байгаа штэ тий. Тэгэхээр та одоо энэ бол айгуу тийм энгийн нормал зүйл шүү. Тийм болохоор бити одоо
болохгүй байгаа жижигхэн зүйл дээрээ бити анхаараарай тий. Болж байгаа тэр 70-80% дээрээ гоё анхаараарай л гэж та нартай хэлмээр байна да. За тэгээ битэрийн одоо нөгөө алддаг байсан хар та. За яаж сайжруулсан тэрийгээ тий. Тэгээ одоо юу хэрэгжүүлдэг вэ гэдэг талаараа ямар ч хэлсэн нэлээ цөөхөн минутанд ч гэсэн багтаагаад ярьлаа гэж бодож байна. Тэгээ та нарт маань таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй, бас subscribe хийгээрэй тий. Тэгээд дараагийн 7 хоногт миний соло дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.